За сайн байцгаана уу манайха. Та бүхэнд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За өнөөдөр ястаа гоё бичлэг үзүүлнэ. За энэ Америкт за ерөөсөө энэ ард байж байгаа энэ хаусуудыг яаж барьдیں, ямар стандартаар барьдیں. За энийг сайхан АБ-г жинхэнэ үзүүлээ явчихна. За тэгээд та бүхэн бүгдээрээ санаж байгаа бох. Нэг хамгийн сүүлд бид нэр Америкт байгаа Чикагод байгаа хэсэг залуучууд нийлээд Монгол таун гэж нэг юм төсөл. За Чикагод Монгол таун барих гээд. За ерөнхийдөө маш юм төлөвлөгөөтэй цуурал ийм ажил байгаа. Хамгийн ихнийх нь болохоор за бид нар нэг ийм ард байж байгаа энэ газар яг одоо ингээ харахад ерөөс ямар ч байшин байхгүй гоц. За энэ дээр ингээд ийм хаусууд босгоод за бүр тэгээ энэ хаусуудаа ингээ буцаага зараад эндээс ингээ ашиг болоод за цаашдаа ингээд нэг биш нилээ хэдэн хаус босгоо. Тэгээ явандаа ер нь Монгол таун руу орно гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ өнөөдөр яг энэ манай төслийн ахлагч Амраа гэдэг. За сайн уу Амраа? За сая сайхан өдөр байна да. За тэгээ Амраа өдөр өнөөдөр Чикагод үнэхээр гоё налгар сайхан өдөр байна. Эндээс эхлээд бүгдийг нь сайхан үзүүлээ явчих. За тэгэхээр Амраад микрофон өгж байгаа л явах уу? За тэгье. За тэгээ. Хэдхэн сарын өмнө бид хоёр энэ дээр суугаад лайв хийжсэн матчээс улсууд бүгдээрээ мэдэх баха тий. Тэгээд яг го paperwork гэдэг тэр нь мэдээж 4-5 сар яваад тэгээ 11 сард бид хэд уг нь ингээ бүтээн байгуулалт руу орох байсан боловч Чикагод үүл болоод тэгээ үүл чинь нөгөө болохоор чинь угаасаа барилгын улсууд чинь зайл үүл хин хайпи ажиллах үү тий. Тэгээд за хавар эхлэе тэгээд цагаан сар гаргаад тэгээд одоо ингээд яг газар шуурных ажил эхлэе явж штэ. За тэгээ Амраа ингээ. За Одоо гшаараа. За эхлээд нөгөө байшин барихад одоо энэ хараа энэ хот гэдэг чинь нөгөө төлөвлөлтийг хийдэг гэдэг байгаа тийм ээ. За төлөвлөлтийг яасан бэ нөхөр энэ хараа. За зам одоо ингээд чи нэг сайхан бүр ингээд. За тэгээ ингээ. Ер нь хот байж тээ ингэдэг байхгүй юу? Одоо чинь энэ бидний явж байгаа энэ зам байгаач энэ байшингууд бүгдээрээ байхгүй. Тэгээд эхлээд хот яг хөөхөр зэрэг энэ замыг тавиад нэг талд нь болохоор зэрэг ус, нөгөө талд нь болохоор зэрэг муус тий нөгөө сүр одоо тэр чинь бохрын шугамчтай тий. Тэгээд дундуур нь болохоор зэрэг одоо storm water гэдэг нөгөө нэг өвлийн усны нөгөө хоолоо ингээд ийм гурван юмыг дээр нөгөө нэг газ байгаа шүү дээ тий. Газыг бас нэг талаар нь явуулдаг байхгүй. Тэгээд тий тэгээ ихэд замаа барьчаад айл болгоны баригдах нөгөө газрыг чинь нөгөө кадастрын юугаар ингээд хувааж өгөөд тэгээд газруудаа зараад эхэлдэг байхгүй. За энэ дээр хот үүсгэнэ гэдэг. За тэнгууд бид нар тэдний нэгэн адил яах вэ гэхээр зэрэг яг нэг газрыг аваад одоо бид нэр тодорхой хэмжээний нөгөө нэгээс л эхлэв гээл те ярьж сте нэгээс эхлээл ингээл явна. Яг урд нь бол би бол мэдээж айгүйх Америкт энэ бүтээн байгуулалтын юм дээр мэдээж манай компани 2010 юу лээ 2006 оноос эхлээл ингээ бариад эхэлсэн те тэгэл ингээ явж байгаад одоо харин жинхэнэ бид нэр монголчуудтайгаа зөвхөн монгол улсуудаараа бүгдээрээ нөгөө их зорилгынхон төлөө явахаар ингээд бидэд юмаа гэдээ хэлж байна. За тэгээд ийм байдаг шүү. Тэгээд детатлсан бүх юмнуудыг одоо өнөөдөр сайхан тий өнөөдрөөс ингээд яриад тэгээ эн чин ямар шаталтай яаж явах уу гэдэг ер нь энэ сонирхож байгаа улсуудад бүгдэнд нь гоё тайлбарлаад өгье гэд тэгээ бодож байгаа. Тэгээ за бид нартай тэгээд мэдээж бүтээн байгуулалтын талаар бас нэг үйл хөдлөлийн бизнес рүү сонирхож байгаа улсууд байх юм бол мэдээж тий оролцоод тэгээд юу яана вэ? За энийг яах вэ? Энэ аймаа өрөлж шээ. Зүгээр үү? Сонсог за ингэч. Оо тийм үү. За. Ингээд харангуут яг өнөөдрийн байдлаар за одоо газар ухаад хундамжтгай байж штэ. Тий. За тэгээ яг энэ болтол одоо яг ямар процесс болж байна? Ямар за тэгээ за ингээ. Тэрийг сайхан яриа. Тий, эхлээд ингэдгээ одоо жишээлх юм бол бид нар энэ шороо одоо газар шорооны ажил эхлэхээс өмнө яах вэ гэхээр эхлээд юм гашаага татна тий. Одоо ч энэ талын айл одоо юугаа юух тул бүр эхлээд нөгөө нэг одоо энэ чинь нөгөө айлын байшин барих гэж байгаа учраас байшин барих зөвшөөрлийн газраа сонгохоос эхлэе явах уу? За тэгээ. За тэгээд бид хоёр ч нөгөө сонгоо сууж ирсэн шүү дээ тий. Тэгээд тэрнээс юу хийсэн бэ гэхээр зэрэг хот руугаа явуулаад зураг зуруулаад нөгөө зөвшөөрлөө аваад тий. Тэгээд зөвшөөрлөө авахаараа зэрэг дараа нь яах вэ гэхээр зөвшөөрлөө аваад заавал ийм хайрцаг дотор нөгөө тэр байх хэвээр хүмүүс ирээд үзэж харахаар болох юм бол одоо энийг ингээд онгоолонгууд зэрэг энэ дотор нөгөө зөвшөөрлийнх нь тэр харж байна. За тийм ээ. Тий, зөвшөөрлийнх нь нөгөө бичгэн заавал энэ дээр байх хэвээр. Тэгээ энийг одоо ямар нэгэн шалгалтын үн чаддаг мөр үзүүлэх юм бол энэ дотор байх юм байна гэд. За тэгээ дараад нь яг үгээр зэрэг энийг цэнхэр юутай за нааш энэгээр алхачих зүгээр. Энэ нэг одоо энэ нэг уяагаар уйдсан энэ байна шүү дээ. Энэ манай
яг энэ чигээр яваад тэр ард талд нэг байгаа. Тэр ингээд дөрвөн талд нь яах вэ гэхээр зэрэг ингээд тавьчих. Энэ болохоор зэрэг манай property line гэдэг чинь кадастрын зураг манай газар гэсэн үг байхгүй энэ дотор. Эндээс эхэлж байгаа бай тий. За тэгээ энэ айлын юм руу оруулахын тулд бид нар гашаа ингэж яг construction нөгөө safety гашаа бариад тэгээд газар шуурны ажил гэдэг нөгөө excavation нөгөө digging хийдэг компани бос газар ухдаг тий. Том юу ирээд тэгээд тэр нь газар нь ингэж яг зургийн дагуу одоо манайд бол тэрд очсон тэр нэг blueprint гэдэг барилгын зураг байгаа шүү дээ тий. Тэрийг ингэсэн тэрнийхээ дагуу яг ингэ хийж байгаа байхгүй. Тэгээд энэ хаус бол ерөнхийдөө бид нэр энэ хаусыг мэдээж заргаж байгаа тий. За тэгэхээр зэрэг энэ хаус бол мэдээж Америкт одоо сонирхож байгаа үл хөдлөх хөрөнгөтэй бол яг одоо custom home гэж яриад байгаа шүү. Өөрөөсөө яг зураг зураад өөрөөсөө гаргаж ирээд тий. За тэгээд бүх юм хийж байгаа энийг бол custom home гэдэг шүү дээ тий. А энэ болохоор зэрэг яах вэ гэхээр зэрэг бид нар бол мэдээж тэр зургнуудын гой гаргацсан 3 машины гаражтай. Тэгээд эхнийх нь өндөр нь 10 feet, дараагийнх нь болохоор 8 feet өндөртэй. Тэгээ walk out basement гэдэг чинь basement-ээс шууд гадагшаа гардаг ийм хаус одоо ингээ баригдах нэ. Тэгээд ер нь бол хаусны ажил гэдэг нь Америкч амир стандартын юмнууд их байдаг учраас их олон нэг одоо бүгдийг ингээ детачлаар ярих юм бол өнөөдөр баг дуусахгүй. Тэгээд гол үндсэн юмнуудын хэдийн inspection одоо жишээлбэл яг эхнээсээ. За тий. За одоо inspection гэдэг нөгөө шалгалтын улсууд байхгүй. Тэгэхээр нөгөө шалгалтын улсууд яг хөөж одоо эдгээр энийг дуусны дараа нэг шалгана. Ирээд одоо нөгөө хамгийн доотлохоо суур юмаа зүв тавьсан байна яасан байна гэдгийг шалгаад тэгээд дараа нь нөгөө basement-ийн wall гэдэг нөгөө дээшгээ ханыг барих нь шүү basement-ийн. За тэрийг ирэнгүүт дахиад нэг шалгаад тэгээд нөгөө кадастрын нөгөө дурангаар хардаг нөгөө энэ property line-ыг хийдэг улсууд яг байшин яг зөв газараа суусан байна уу гэдгээ нэг шалгаад тэгээд үерийн усны нөгөө хоёул тэр нэг очсон шүү дээ. Үерийн усны нөгөө хоолой чинь хаусныхаа дотор талаар гадна талаар ингээ 2 удаа явдаг байхгүй. Тэгээд тэр нь яаж юм гэхээр зөв хөрсний усын тэр нь дотгошоогоо оруулахгүй тулд тэр одоо самп пампаар нөгөө хөрсний ус чинь доошоо ингээ оронгууд за тийш очих хоёлаа. За тэгээ. Тэрийг тайлбарлаад өгч. Тэр их гоё. Тэгээд ерөнхийдөө бол юу инспекцийн улсууд ирэхээр зэрэг яг хөөхөр зөв юмыг л айгүй сайн харна. Одоо тэгэж нэг та нар буруу ажиллаа хийсэн байна. Энэ тэр гэдэг юм ерөөсөө байхгүй. За яг л одоо жишээлх юм бол зураг байгаа шүү дээ тий. Зургийнхаа дагуу бүх юмнуудаа тэд нэр ихэвчлэн хийждэг баг. Юу үзэл хараа шалгачлаа. Одоо жишээлбэл бид хэдийн одоо нөгөө зурагч юм бол энэ барьж өг. Одоо энэ байж нэг хамартай. Good. Одоо жишээлбэл ингээд энэ дотор чинь бүх нөгөө байшингийн одоо бид хэдийн барьж байгаа байшингийн саяны basement-ээс нь эхлээд бүх юмнууд нь дээрээс нь доошоо ингээ бүгдээрээ ингээ нэг бүрчлээ ингээ гарцсан. За ингээ байж байгаа. Тэгээд энэ дээр болохоор зөв бид яг үгээр 3200 square feet гэдэг чинь одоо монголоор багцаагаар нэг 1200 метр квадрат байш юм уу? Тийм хавцаа байгаа гэх юм хийдэ. За тэгээд ийм байшин баг. Харагдах нь үгүй. Харагч байна. Энэ болохоор зөв хажуудлынхны evaluation нэг нэ. За энэ ийм байш одоо ингээд босгож байна гэсэн. Тэгээ энэ болохоор зэрэг энэ болохоор зүгээр жирийн нөгөө гараж байгаа шүү дээ тий. Тэрний өндөртөө энэ гараж нь болохоор зөв нөгөө RV жижиг одоо Sprinter, ProMaster тэгээ нэг жижиг RV гэдэг машинууд байдаг шүү дээ. RV гоё нөгөө нэг явуул аялын зорилттой машинуудыг завьмаг орох зорилттой ийм 3 гаражтай ийм хаус ахгүй. За тэгээд энэ ингээд ерөнхийдөө барих хугацаа бол ерөнхийдөө яадаг вэ гэхээр зэрэг ерөөсөө 5-аас 6 сар дотор тийм материал интерний хоцорж барихгүй бүр амар спешиал юм гарахгүй бол ерөнхийдөө 6 сар дотор бол яг баригдчихна л гэж бодлоо. It's gonna be like 3200. Yeah. Yeah, two garage. Yep. За ингээд хүмүүс ингээд ирээд ингээд 6 сар ирээд. Тий. Тэгээ ерөнхийдөө ингээд бид хийдэ ингээд эхний project дуусна. Тэгээд цаашлаад энэ 100 болохоор бид нэг 4 хаусны юм дээр төлөвлөсөн байж байгаа. За тэр нөгөө үерийн усны юу гоё тайлбар. Монголд бас сонирн байж магадгүй тий. Америкт болохоор зэрэг яад вөхөр зэрэг ойлоо тийш очиж. Hey brother. Үерийн ус нь болохоор зэрэг яах вөхөр зэрэг одоо энэ ингээ хундамддаг шүү дээ тий. Тэнгүүд яг энэний хажуу талаар нь ингээд тойроод бүгдээр ингээ гадна талаараа энэ байна. Энэ болохоор ингээд энэ нэг ийм
зөөлөн ийм тураа байгаа байхгүй. Эдгээр болохоор ингээд дотор ингээд жижиг ийм нүхнүүдтэй хараа. Харж байна. Энэ болохоор зөв маар шиг ийм. Тэгээд энийг ингээд гучаад тэгээ хөрсөн доороо булаад ингээд явчихна. За тэгээд энэ тэгээд зориулт нь юу? Тэгээд зориулт нь болохоор зэрэг за наашрах. Энэ жишээлх юм бол энэ болохоор зэрэг одоо энэ за тэр дээр харж байгаа тэр нойтон байгаа газрыг тэр нойтон байгаа газар дээр чи ус ороод ингээд доошогоор нөгөө бейсментрийн хан руу нөгөө цемент рүү чи очингууд үерийнх нь усыг шууд доогуур нь шууд аваад тэгээд тэр талаас цаашаага нөгөө сан памп гэж байдаг хөхгүй нөгөө сорж ав гаргадаг тэр лугаа игээд тэгээд энэ төвийн шугам айлсууд одоо энд ойрхон нуур байна энэ. За тийм байна. Тийм нуур. Төвийн шугам юм уу энэ нуурлуугаа юм холбоотой тэрүүгээр бас нэг ийм хоолоо явж байгаа. Тэрэнд нь тэрийг холбочдөг. Тэгэхээр саяны нэг нүхтэй хоолоо одоо энийг гадуура маралтай юм чи. Ус оронгуудаа ингээ усан дотгошоо энэ лүү ороод тэгээ ингээ дамжиж явсаар байгаа тэр төвийн юу л гоо. Тийм. Тэгээд нөгөө нэг энэ хаусын дотроо гадна талдаа дотор талдаа тэгээ хаусын дотроо нөгөө нэг сан памп гэдэг нөгөө нэг ус ингээ нөгөө сорж авч гаргаж явдаг шүү дээ тий. Тэрүүгээр чинь шууд үлээгээд шууд гаргацдаг байхгүй. Тийм учраас ингээд байшингууд Америкт байгаа. Одоо жишээлбэл бүх байшингууд тийм. Тэгээд энэ стандарт бол бас амар хэрэгтэй. Манайх шиг тэгж нөгөө одоо жишээлбэл хичнээн өндөр давхар байшин бариад ийм усны юм байхгүй тийм хот зохион байгуулалт юм бол энэ бол үнэхээр одоо буруу ажил болж байгаа байхгүй. Жигээ стандарт юм. Одоо жишээлбэл зарим улсууд яриад байдаг ч нөгөө нэг гаражын дотроо ус нь энэ шилбээр татж гин, өвдгөөр татж гин, нүгээр татж гин гэдэг байгаа тийм. Америкт бол ерөөсөө тийм ерөөс огт байж болохгүй. Ягаад гэвэл тэр ус чи хайж орох юм бэ? Доош хөрс рүү шингэж орно үстэй. Тэгэл тэр байшингийн чинь одоо энэ стандартыг ер нь Монголд хэрэгжүүлж байгаа бах. Ер нь хэрэгжүүлэхгүй бол ерөөсөө болохгүй шүү дээ. Үгүй энэ ч болохгүй. Тэгээ энээс үүдэлтэй одоо тий дефект гэхэр чи нөгөө энээс үүдэлтэй янз бүрийн юмнуудыг бол мэдээд асуудлуудыг бол монголчууд мэдээж өөрсдөө одоо ингээд мэдчихэж байгаа бол одоо барилгын юмнууд чи юм зөвхөн хаусан дээр ихтэл юм яригддаг байх нь шүү дээ. За тэгээд та бүхэн байна бас юу яана манай бид хоёр ерөнхийдөө бас ер нь анханасаа яаж хаус бариад яаж явдаг талаар хоёул ингээд багаар ингээд детач хийгээд явъя. Үзүүлээд хүмүүстэй бостлон тий. Нийтээ ингээд одоо хэдэн сар болно гэсэн. Одоо нийтдээ ерөнхийдөө 6 сар гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 6 сарын туршлага. Тий 6 сарын туршлага ингээд хөөхөн гол юм дээр нь одоо бол өчигдөр бол ээжөөс нэг өдөртөл ухаал тэгээ том нөгөө нэг экскаваторээр бүгдийг ухаал гараад одоо өнөөдөр болохоор энэ орцсон ингээд явж. Тэгэл одоо цаашаага бүх материалууд нараараасаа ингээд явагдал тэгэл хэр хугацаанд аль болох бид нар хурдан босхийг л бодно. За тэгэхээр барилга босхийг ингээд байн бичээ явчих. Тэгээ манайхан бос сайхан хараад өгөрөө тий. Тий сайхан үзээд хараад асуух юм байх бол ингээд бид нартэй бас холбогдоод тэгээ мэдээж бас бид нартэй хамтарч ажиллаад за дээр нь болохоор зэрэг ингээд Америкт үйл хөдлөх хөнгөтэй болъё. За ингээд гэх юм бол манай юутай холбогдно үз. Тэгээ эйженттэй болоод Монгол байгаа хүмүүс жишээлх юм бол Америкт ингээд байшин бариулъя, газар авъя. Нааш ийшлээ. За чи юу баг. Оо тэр бол ерөөсөө асуудал байхгүй шүү дээ. Одоо жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсад ямар бичиг баримт шаардлагатай яах юм гэдгийг ч гэсэн манай тий компани энэ бүгдээрээ тэн дээр бас туслаад тий тэгээд тэр энтрийг зөвлөгөө энтер өгөөд тэгээд явуучих байх. Тэгээд Америкт байгаа монголчууд маань ч гэсэн одоо ингээд манай Америкт байгаа монголчууд ч гэсэн ингэдэж штэ тий хаус юу яаж баригдтыг хүний барьсан юмыг авах хэрэгтэй юм уу альсууд өөрсдөө бариулаад орсон дээр үгээл тий мэдээж бариулаад орно гэдэг чинь өөрсдийнхөө хүссэн юмыг хийлгээд орж байгаа үстэй тий нэгэн тэрийг чил custom home гэдэг байгаа байхгүй custom house гэдэг тэгэхээр барьсан байгаа байшин за манайх шиг яг одоо жишээлбэл custom home-ын ялгаануудыг биднээс зөвлөгөө авал бас амар бүр амар одоо өөрчлөлтөө юмнууд айгүйх байгаа шүү дээ тий. Жишээлх юм бол одоо манай энүүгээр байгаа одоо ийш харах юм бол энэ байшингууд гэх чинь нөгөө үйлдвэрийн хан мааны нөгөө үйлдвэр дээр хийгээд ирж байгаа шүү дээ. А бид нар бол энэ байшинг болохоор зэрэг нөгөө стейк хаус гээд тэгээд яг нэг бүрчлэн нөгөө нэг модоор ингээ босгоод эдгээр болохоор ханы нөгөө үйлдвэр дээр бариад ирчихсэн тийм хоом гэсэн. А тэр талын манай ажлын айл болохоор зэрэг яг бид нар шиг барьсан яг энэ custom хоом багхгүй. За энэ 2P-тэй тий тэгээд энэ ингээ дотор талынхны юмнуудыг болохоор one by одоо нэгээр ингээ бариад ингээд за тэгээд өрөөндөө ямар гоё одоо хүүхдийнхээ өрөөг ямар чимгэх юм өөрсдийнхөө өрөөг яах юм офстэй их юм уу тий за дээр нь болохоор зэрэг энийг мөнгөний анханасаа сайдинг энтрийг яаж хийх ямар бүх юмнуудыг өөрсдөө ингээд
сонголттой ингээд манай компанитай ингээд хамтран ажиллаад ингээд гэх юм бол айгүй гоё явах. Тэгээд дээр нь болохоор зэрэг бас хоёулаа ярьсан шүү дээ тий. Нөгөө бидний барьсан юмнуудаар хідүүлээ гоё түүр хийнэ. Одоо орж үзүүлнэ. Ийм байшээ гээд ингээд дуусгаж ирсэн юм байна. Ийм байна гэд. Тэгээд хідүүлээ ингээд нэг ямар ч байсан эхлээд ингээд явъя. Тэгээд манай энэ одоо жишээлбэл барих байгаа байшинг сонирхож байгаа монгол хүн байх юм бол мэдээж ирээд тэгээд уулзаад энийг яаж баригдаж байгаа үйл ажиллагааг нь хараад анханаас нь ингээд аваад явбал тэгээд явах боломжтой. Бид нар бас зүгээр л энийг маркетээр гаргаад тавиал хин ч хамаагүй аваад тэгээд яваад их байх л та. Тэр бол ерөөсөө яг уу тий угаасаа бид хэдий нөгөө анхны явуулахор чаа барайл зараал дараагийнхыг тэгэл ингээл яваад их байх. Тэгээ энэний доошоо бас нэг 2-3 хаусны цаадал дахиад нэг юу газар авцсан байна. Тэр бас энэ 100 эхэлнэ. Тэг яг өнгө нь өөрч гэсэн яг эхлээд загвар нь гадна талын загварыг бол яг солих жоохон боломжгүй дөө тий. Яагаад тэгэхээр зэрэг анханасаа бид нэг зураг зуруулаад ингээд эхэлсэн. Ямар ч байсан нэг 4 хаус ямар ч байсан энүүгээр барих байх. Тэгээд бүр анханаас нь зураг өөрөө зураад хийнэ гэх юм бол хамаагүй бас манай архитектуртай ярилцаад хідүүлээ сайхан сууж агаад тэгээд хідүүлээ зургийг гаргаад газраа өөртөө газар энэ төр сонгох монгох юм дээр ч гэсэн манай компаниугаас өөртөө ийм байна тийм байна гэдэг бүгдийг хилээ явчихна дөө. Тий тэгээд манай ирээлстэд одоо хамтарч ажилладаг манай болроо байна тий. За тэгээд эднэртэй ингээд ярилцаад хідүүлээ гэх. За өөр хуйгаа минь асуух юм байна уу? За тэгээд өнөөдрийн хувьд зүгээр нэг юм байшаа эхэлж байгаа болохоор би бас ямар ч хэсэг явцын үзүүлчих. Дахиад одоо ингээд 6 сар энэ байшин барьтал ерөөсө бараг л 7 хоног болгон эргээд ингээд апдейт гээд шинээр юу нэмэгдэж जैन яаж нээж जैन энийг сайхан үзүүлээ явчих. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Сайхан ууц юм дагаад өгөөрэй. За дээрээс нь ингээд Амратай холбогдох бол за Америкийн нэгдсэн улсад үйл хөдлөх хөрөнгө авах бол за сонирхож байгаа бол ер нь ингээд байшин барилах бариулах гэж байгаа бол за ингээд Чикаго энэ хэсэгт за манай Монгол ингээд компаниуд аль хэзээний ингээд асар их туршлагатай болсон байх шүү манайхаа. Тэгэхээр сайхан холбогдоод өгөөрэй. Амратай холбогдох үл яаж холбогдох вэ? Тий манай бас пэйж байгаа. Гэхдээ хуйгаа маань тэр дээр бас тагилч нөөц те. Тэгэл хуйгаа өтөр голдоо өөрсдөө гоё гол юмнуудаа гоё хийг явна. Тэрэн дээр бол яг детачсан ганц нэг хүмүүс юм сонирхож байгаа бол үзээд ингэж хийдэг юм байна штэ. Ийм байдаг юм байна гэдгийг харна үз те. Тэгээ ер нь бол яг манайх 2005 оноос эхлээд ингээд бүтээн байгуулалт хийгээд эхэлж гисэн юм компани байгаа. Тэгээд ер нь бол монголчуудтайгаа нэг нөгөө манай яг үннийг хэлэхэд манай монголчууд өөрсдөө нэг хаус худалдаж аваад моргэж зөлөөд одоо энэ сүүлийн 3 жил гэж баг хэлж болно шүү дээ тий. Үйл хөдлөлийн юг одооноос л эхлээд сонирхоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо үнэхээр Америкчин тэгээд ингээ харахаар мэдээж өөрийн гэсэн бас нэг хаустай бол юм мөрөөдлийн хаусыг ингээд авчийл гэж боддог. Гэхдээ хүний барьсан юмнуудыг одоо бариад ингээр заавал тэн дотор тий ялгаа янз бүрийн нөгөө билдрүүд том компаниудын хийсэн юмнууд чинь бас нэг өөр. Яг кастом хоум барьдаг гэдэг тэр талаас нь харах юм бол бас нэг өөр нэг юу байдаг аахгүй. Тэгэхээр энэний ялгаануудыг юу бас ярьж байгаа. Тэгээ хуучин байшин, шинэ байшингийн ялгаа гэж юу байдгийг те тэр мэрийг ингээд манай компанитай холбогдоод тэгээд яваад үзээд дотуур нь яваад тэгээд тийм байна юм байна гэдэг бүгдийг сайхан тодорхой харна биз. Тэгээд болчихгүй л гээд. Тэ? За баярлалаа. Цаг гаргасанд тэгээд эргээд уулзъя тийм ээ. За баярлалаа.